Би контент маркетинг компани захирал үүсгэн байгуулагч гэрэлт бод гэж юм байна. Хамгийн нэгдүгээр юмыг судлах ур чадвартай байх хэрэгтэй байх. Тэрэнд юу арах вэ гэхээр бизнес бол зах зээлийг тэлэх ёстой, шинэ зах зээлийг олж авах ёстой гэж үздэг. Ямар боломж байгаа вэ? Хүнд ямар хэрэгцээ байна вэ? Хүнд ямар асуудал байна вэ гэдгийг олж хардаг, тэрийг лавшруулж судалдаг ийм шинж чанар бол бизнесмен хүнд зайлшгүй байх ёстой байх. Хоёрдугаар тууштай байдал. Монгол бизнес эрхлэгчдэнд түгээмэл харагддаг алдаа байдаг нь бизнес нь ерөн жоохон хөл дээр босоод ирэхлээр тэрнээсээ холдоо явцдаг. Гэтэл гадаадын бизнесүүдийг харж байхад хичнээн бизнесэнд томорсон ч бай өөрөө тэр бизнесээ хийх хандлага их ажиглагддаг. Ялангуяа жижиг дунд бизнесийн хувьд гуравдугаар суралцах, байнга суралцж явах эрмэлзэлтэй байвал хэрэгтэй байдаг. Яг гэвэл бизнесийн хүрээлэл онцлогоос хамаарат тодорхой цэг хүртэл яваад тэрийг хангалттай гэж үзээд гаццсан бизнес эрхлэгч нар бас олон байдаг. Тэгэхээр тэр олон төрлийн номууд, олон төрлийн сургалтууд олж явахад өөрөө очиод тэрэнд суудаг, тэрийг уншдаг, судалдаг тийм хүн байх юм бол хэрэгтэй гэж байна. Бодож байна. Хамгийн сүүлд уншсан ном нь миний өмнө уншсан нэг ном байсан. Epic Content Marketing гэж ном байдаг. Энэ ном бол миний энэ контент маркетингийн салбарт ороход надад маш их нөлөөлсөн ном. Гэхдээ энэ ном 2010 онд хэвлэгдэж гараад сая ийм шинчилсэн агуулгатайгаар гарсан учраас тэр номоо уншсан. Ер нь контент маркетинг гэдэг бол бизнесийн байгууллага хэвлэл мэдээлэл өөрийгөө мундаг гэж хилүүлж лаг гэдгээ танилцуулахын оронд өөрсдөө тэрийг хэлдэг бол өөрсдийн гэсэн суугаа хөгжүүл, өөрсдийн гэсэн үзэгчтэй бол гэдэг ийм зарчмыг номлодог зүйлтэй. Ингэснээр урт хугацаанд зардлыг бууруулдаг, үнэн чиглэгчдийн тоог байнга нэмдэг гэж үздэг. Нэг бизнес эрхэлжээ явж байгаа бол тэрнээсээ ухрах зангуу тууштай байх хэрэгтэй байх. Эцсийн дүндээ бид нар үнэхээр л ашиг олох гэж л энэ бүгдийг хийж байгаа. Зах зээлийг тэлж олон хүнтэй болохыг л хүсэж энэ зүйлийг хийж байгаа юм чинь. Бүтээгдэхүүнээ яаж сайжруулах вэ? Яаж илүү гоё болгох вэ? Илүү мундаг болгох вэ? Яаж нөгөө зардлыг бага байдлаар олон хүнд хүрж ашгаа нэмэгдүүлэх үү гэдэг зүйлээ сайн судлаад тууштай байгаасаа л гэж зүйл. GS1 Монгол бизнесийн глобал хэл.